киногоо үзчихэд ирдээ. Бяцхан сахилгагүй амьтад минь унтах цаг болсон байна. Өнөөдөр зөндөөл дүрсгүйтлээ. Бид бишээ сапотинууд байхгүй юу? Сайхан найрсараа сапотинуудаа маргааш цаваас хэрэглэн бай гэвэл эртхэн унтаж амрах хэрэгтэй. Шудраг биш байна. Бид унтмааргүй байна. Цаг эрт байгаа биш үү? Яг үнэн. Кино үзэж бас нэгэндээ зөндөө нууц ярьж өгмөр байна. Эртхэн унтахгүй бол маргааш цэцэрлэг түрээлэн орохоор очихдоо ямар янзын зомби болж хувирна гэж нарийн нэт харуул та. Тэгэхээр өнөөрөө хоёр том хүүхдийн уйтгартай яриаг сонсож суух уу? Эсвэл маргааш цэцэрлэг түрээлэнд очиж хамтлаа тоглох уу? Цэцэрлэг түрээлэн. Ингэн гэж мэдсэн юм аа. Сайхан нарсараа сапотинуудаа. Энийгээ тайлахгүй унтаж болох уугүй. За яах вэ? Харин яг одоо нүдэ ханаад унтан шүү. Чич дүү нараа аргалж унтуулах аргаа олчихсан юм байна. Гэхдээ сапо гэж хин юм бэ? Сапотинууд криол үндэсний үлгэр домогт гардаг тоглоом шоглоом хийж дөрсгүүдэж явдаг бяцхан мянгасууд. Хоёулахны үлдсний хашгүйнийг хэлэх боломж гарлаа. Хатагтай цох эртний фараонуудын үед амьдарч байсан нь батлагдсан. Гэхдээ бидний мэдих хатагтай цох 5,000 настай байж таарахгүй үсттэй. Тэгээд би нэг аппликейшн татаж аваад дуу хоолойг нь таниулах оролдлого хийлээ л дээ. Дууны давтамжаас нь харахад хатагтай цох бидэнтэй нас чацсан болж таарсан. Аля, журчин шүүс. Бид бишээ сапотинуудын хийх хэрэг. Хоёулаа юу ярьж байлаа? Хоёулаа кино үзэх гэж байсан. Нэрээ тий. Хатагтай цоох ахлах сургуулийн сурагч байх магадлалтай. Тэгэхэр хэн гэдгийг олж мэдхийн тулд бидэнтэй чацуу үргэлж цагаасаа хоцрог. Хатагтай цоох хэн гэдгээ нууцлах хүндэтгэх шалтгаантай гэж бодохгүй байна уу? Одоо хангалттай. Дахиад орноосоо боссон байвал маргааш цэцэрлэгт хүрээлийн явна гэж саналтгүй шүү. Бид бишээ. Харин сүүлийн удаа анхаарууллаа шүү. Тоглоом шоглоомоо дуусга. Хүндэтгэх шалтгаан гэд юу ярьж байлаа? Хатагтай цоох гэр бүл найз нөхдөө хорон санаатнуудаас хамгаалахын тулд л нуудаг байх. Бид бишээ. Харин гүйцээ. Би дахиад дүрсгүйхгүй. Би анхааруулсан байхаа. Маргааш биш. Харин үгэнд ордог болсон цагт чинь л цэцэрлэг түрээлийн явна. Одоо унтцгаа. Дахиж шалтгаан сонсмооргүй байна. Гараавга. Өрөөгөө цэвэрлэгийг зэрэгээр хүүхдүүдийг залхааж болохгүй. Хэд хүссэн үедээ юу хүсснээ хийдэг байх ёстой. Акума минь нийс чочод тэдэнд хар хороо шингэ. Би хатагтай цохын хэн гэдгийг мэддэг байсан бол хүнд ч хэлэлгүй нууцлж бүр тослох байсан. Жишээ нь чи хатагтай цох байж таарад сургууль дээр байхдаа хоёрч дайсантай тулалдахаар болвол би хар талыг чинь өөгүй сайн зохицуулах байсан да. Тийм үү? Би л хатагтай цох байсан бол чамд ч хэлэхгүй байсан. Хорон санаатнуудаас чамайг хамгаалахын тулд шүү дээ. Үнэн үү? Би лав хатагтай цох байсан бол би чамд шууд хэлэх байсан. Учир нь би сайн назаасаа юу ч нуудгүй. Аля чиний зөв. Сайн найзаасаа юугаач нуухгүй гэдэг чинь тун зөв. За тэгээд надад үннээ хэлээч. Чи хатагтай цоох юм биш вэ? Хэлнэ гэдэгт маань итгэж гисэн юм уу? Үгүй шүү. Энд чинь минийх. Үгүй минийх. Минийх гэж байна.